За сайн байцгаана уу? Монголыг том маань эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт гол үйл явдлуудаас 3 үйл явдлыг болно. Би одоо хэллгүй шууд л эхлэе та тий. Ерөнхийлөгч ивэлээ хайрлаа. Төр үнслээ гэж ярьцгаадаг тий. За ингээд одон медаль гарсан. За урлаг спортын одод бол яах вэ? Авах ёстой. Гэхдээ нэг эхийн нэцэхгүй туглын тураахгүй гэдэг шиг ч юм. Утгагүй шагналууд. Одоо дуучин саран туяа ариуна хоёрс заавал зэрэг тэгж өгөх хэрэг байгаа мó. Камертоны 4 хамтлагтай хамтлаг гişүүдтэй үнийг хоёрт нь нөгөөд хоёрыг нь дуулдаг одоо медийг дуулдаг дүм гэдэг өгөхгүй байгаа мó тий. Дүм гэдэг. Тиймэрхүү бодуулдаг шүү дээ. Медэг үгээр камертоныг төсөөлөхгүй шүү дээ. Тэр чинь капелла гэдэг 4 тоолонд чи баас болоо амьдч. Одоо ибавэн гэдэг. За тэдний шагнал нэг тим байд юм байж. За тэрийг бол тая урлаг спортын тэгээд авах шагналаа авсан гэж бодоод төртөө өнсүүллээ гэдээ баяр хүртэй байсан. Биз гівчиг авч болохгүй шагнал өгч болохгүй хүмүүс гэж бас баймаар юм шиг байгаа. Тэгээ энэ төрийн шагналд шалгуур байна уу үгүй юу гэдэг юм ярмаар байгаа. Ялангуяа улсын хурлын 17 гишүүн төрийн дээд одон медаль авлаа. Өмнө нь сайд байсан, гишүүн байсан хүмүүсүүд авлаа. За ерөнхийлөгч асан элбэгдэрж их орондоо ирлээ гэл бас нэг шагналын нэг хэлбэр юм шиг байна тий. Барьж 20 наалан дааланд ирүүл бариад авна. Шувуу ажиллагааны үед авчирна гэдээсэн баг. Барих гатайсан хүмүүс нь зайлцсан тий. Ялхээдсэн. Тэгээ одоо энэ нэрсийг ингээл харъя л та тий. Улсын хурлын дарга Бямб цогт гавьяат хуулж. Энэ гавьяат хуулчий чи одоо академич тий. Наран гэрэлч байт юм уу? Иймэрхүү том судалгаа энэ хууль эрх зүйн салбарт хийсэн бүтээснээр нь өгдөг үгэн шагнал биш юм уу те? Улсын хурал дээр 100 одоо гишүүдэн ч мэдэхгүй өөрөө судлаагүй 100% батлуусныхаа төлөө гавьяат хуульч болчихж байгаа юм уу? Гэт. Тэгээ ичнэгээр төгссөн шүү дээ. Сайхан. За төрийн байгууллагын хуульч гэдэг нь одоо сонсч. Тэ. Дараагийнх нь бүр хэлгэнэ. Төрийн байгуулалтын 1000 орны дарга улсын хурлын гишүүн Жавхлан сангийн сайд байсан. Энэ хүн Монголын эдийн засгийг туйлдуулж ядруулсан энэ өсөлтийг би үгүй инфляци чинь хамгийн гол буруутна гэж байгаа л энэ засгийн газрыг чи огцруулсан шүү дээ. Тэгээд яагаад шагнаад байгаа юм те? За Жавхлан гэд дараагийнх нь гэтэл мөнгө сайханд улсын хурлын гишүүн одоо ерөнхийлөгчийн зөвлөх байсан, эрүүл мэндийн зөвлөх байсан те. Энэ хүнд гавьяа тимч ковидын үеэр тэр өчнөө өвхөл хаагцал энэ асуудлуудыг энэ хүн хариуцаад ажиллаа хийж чадахгүй гэдээ огцорсныхын төлөө шагнал өгчөж байгаа юм уу? Бөөн төсвийн монголчууд мартаа гэж боддог шиг байна. Борчонд юу бодлоо? Хар хандаа гавьяат эзэнцэгс. Тий. Тэгээ улсын хурлын гишүүн бум очир соёлын гавьяат зүтгэлтэн. Сүр. Тий. Улсын хурлын гишүүн болормаа гавьяат эдийн засагч энэ Сүхбаатар дүүргийн арчилсан намынхаа тойргийг Монгол ардын намд бэлгэлснийхээ төлөө энэ шагналыг авж гин гэж би бол хувьдаа харж байгаа. Тий. Учралт юм биш үү? Алдсан тий. Сонгуульд зүтгэсэн хүмүүсээ шагнадаг. За улсын хурлын гишүүн Тэмүүжин гавьяат хуульч. За Тэмүүжин багш бол бас хөөх юм яах вэ? Хэнийг бодвол хуульчих хоо тий. Яах вэ? Бямцогтыг бодвол хуульч. Гэхдээ энэ хүн хамгийн ихэн засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх. Ямар юмныхаа хуульчийг ус төрч тий. Шүүмжлэх хуульч байгаа. Тий. Гэхдээ хамгийн сүүлгүй үндсэн гүрлийн эрх зүйн судалгааг нэг юм ярьдیں۔ Тий. Бид нар ч хуульчд биш шүү дээ. Тэгээ би бол энийг одоо Женкотой нийлээд ингээд үрс өгсрүүд арьсан элбэг дөржрүүд арьсны шагнал болгож энэ шалгалыг өгсөн болов гэж харж байгаа. За улсын хурлын гишүүн Гамбат энэ хүнийг гавьяат хуульч болгосон. За энэ хүнийг яагаад гавьяат хуульч болгож ийн вэ гэхлээр сөрөг хүчинд байгаа цөөхөн хідэн өөрийнхөө үгийг хэлдэг те бас нэг энгийн байгаад идэх хүний нэг. За энэ хавар манай Гамбаяр нөгөө пост оруулаад ирсэн те Гамбат дээр тэрийг хэлсэн. Улсын хурлын гишүүн мөнх баясгалан соёлын гавьяат зүтгэлтэн гэд ингээд цолоо шиг болж байгаа. За тэгтэл улсын хурлын гишүүн Наранбаатар нөгөө нүүрсний хэргийн чинь гол гэж ийсэн хүний хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Чудгийн Баярмаг бас шагнажээ.
За нэг асуулт нэг хонь гэдээ яваад байгаа тий алтан гэрэл хөлжүүсэд байсан тэр хүнийг бас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Оогч одоо хуурчтэй. Би бол Цэвэрч хэлэгч, өмгөөлөгч, шүүгч, прокурор. Тий. Энэ гурыг л хэлнэ гэсэн. Ер нь Тэгснэ нэг ч удаа тим ажил хийж байгаа хүн гавьяа туурч. Хууль нь өөрөө одон тэмдэг мета шагналын тухай хууль нь хөрчин хэцүү байдлын тухай хууль. Одоо наад чинь тэр генералуудыг хүртэл гавьяа тулчихсан. Тий. За байж байгаа. Одоо тэгээ улсын хурлын гишүүн Ганбаатар бас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн. Ямар? Г Ганбаатар нь. Босоо биш үү? Босоо биш. Г Ганбаатар нөгөө Оргилийн Ганбаатар уу? эсвэл нөгөө ямар Ганбаатар? Нөгөөтг нь оргилынх чинь дээ. За тэгээ энийг мэдэхгүй юм. Улсын хурлын гишүүн Сэддорч Ямар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн. Сэддорч гэж ямар? Сэддорч гэдэг нөхөр болвол нөгөө өмнө говьд очиж бөжигнуулаад ийсэн одоо энэ нүүрсний хэргийн гаргаж ирсэн болоод гаргаагүй нөхдүүдийг энэ ачис намын эсрэг дуу хоолойтой нөхдүүд энэ төр гихчлэн одоо тэр өмнө говийн ачис намыг унгаасан хүн бол энэ Сэддорч байхгүй. Ингээд нөгөө гомдогсод ба тэгээд нөгөө ял үрсэн нөхдүүд л шагнал өгöd нь шүү дээ тий. За тэгээд нөгөөх нь Жангбил тэгээд хамгийн бүр дургүй үрмээр нь өнөөдөр бид нарыг заяа тий өнөөдөр бид нарыг одоо хөдөө гадаач явж чадахгүй хотод түгж байгаа энэ дөрвөн уулын дунд түгжиж байгаа одоо уртл шөндөлөөд бид нарыг очирлуулж байгаа бензиний шатхууны очирлуулж байгаа дамдын нэмийг ингээ шагнаж. Энэ шагнал гэдэг чинь ерөөсөө утгаа алдчих штэ. Энэ одоо хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоо авч ийсэн хүмүүсүүд бункерт гаргаа шидмээр юм хогийн үйлдэл хийж байгаа байхгүй. Энэ хичнээн коммунист нийгмийн шагналч одоо ингээ уламжлагдаа яваад байгаа гэсэн ийм л юм болж байна. Энэ юу болж ийн вэ гэхлээр зүгээр одоо энэ ерөнхийлөгч хөрсөх бол тэр сонгуулийн шагнал ба цагаатгалыг хийгээд ийн л гэсэн шүмжлүүд явж байна. Хөдөлмөрийн баатар гэж шагнал байдаг. Тэр чинь социалист одоо уралдаанд хамгийн их одоо гавьяа байгуулсан тий. Капитализмын эсрэг социалист уралдаанд хамгийн их гавьяа байгуулсан гэсэн шагналыг өгчээсэн тийм утга санаатай шагнал байсан байхгүй. Зөвхөн капитализмын эсрэг тэнцэл тий. Одоо хуучин гэргүүд бол тийм хөрөнгө одоо эн чинь социалист даагаар гэдэг байлаа шүү дээ. Эн чинь тэгэл ингээл хөдөлмөрч гэдэг юм уу бүхэл хийж байгаа ажил хөдөлмөр дуу шоу юу гэдэг бүх энэ юмнуудад чи утга санаа наах тэр зөвлөлтөд үүсэхтэй капитализмын эсрэгэл тэмцэл хийгээд байна. Тэр тэмцэлд одоо утга зохиол гэж жишээлбэл утга зохиол ч юм уу дуу хуур те энэ болгон ч үдс сурталын шинжтэй тэмцлийн шин чанартай. За хөдөлмөрийн баатар гавьяа гэдэг чинь те хөдөлмөрөөрөө капитализмын эсрэг гэж ингэж тооцогдсон. Өнөөдөр том тийм төртөө амсан кроны капиталист жишээлбэл Монгол улсын хөдөлмөрийн баатар болчихж байгаа байхгүй юу? Тэгээд утгаа алдчих. Социалист шагнал гэж штэ. Социалист нийгэмд бас тодорхой хэмжээний меритийг харгалзаж өгдөг байсан. Ингэж хязгаарч инфляцтай арчлалын үеиг шиг ингэж улс төрийн дараагийн сонгуульд ч гэдэг юм уу ашиглаж юм уу эсвэл добины хэрэгсэл олгодог ч юм уу эсвэл одоо энэ улсын хурлын гишүүдээ коноп те конопын авахын тулд эсвэл өөрийгөө эсэргүүцдэг хүнийг жоохон зөөлөхийн тулд ч гэдэг юм уу ингэж ашиглаж байгаагүй. Тэгэд энийг бол хамгийн аимшигтай нарчсан намынх нь бол маш олон жил сонгуульд энэ гавьяа шагналыг ингэж имх замраагаа тараадаг үйл байхгүй болно гэж ирж ирсэн. Одоо миний санахаар бол элбэгд орж ах намрын их хоёрыг богдхааны хувц өмсчлөө. Тэгэд ингэж одон медаль өстө замбраагүй тарааж ийн гэж гараад өөрөө Чингис хааны хувц өмсөд ерөнхийлөгч болохгүй дараа нарчсан хувьсгалын 20 жилийн ойч лөө тийм юм болоод энэ хоёроос 4-5 дахин их одон тараасан. Ингээд тухайн яг ерөнхийлөгч болсон жил нь 2009 онд болсон те. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой орж байгаа юм шүү дээ. Энэ үүрийн намын хороодын одоо нөгөө энэ намын үүр шүү дээ. Дүүргийн ардчилсан намын хороод дээр ингээд шуудаатай алтан галзуудыг хүмүүс барай авчихсан гэдэг одоо. Тэгэд өнөөдөр бол хөрсөх бол элбэгт орчоос олон тараасан баг. Одоо хөрсөхийн дараагийн ерөнхийлөгч бол тэрнээс олныг тараах баг. Гэх маягаар ингээд цаг хугацаа хойшлох тусам одоо энэ ер нь энэ гавьяа шагналын нэг талаараа соёл мөн те хүмүүс яалтчгүй ингээд хүндлэгдхийг хүсэж байна. Улс орныхоо өмнө ч гэдэм үү үнцэнтэй амьдрсан байна гэдгийг одоо мэдрэхийг хүснэдээ ингэж явдаг гэсэн бол одоо нэг 4-8 жилийн дараа ч юм энэ өстө үнэхээр хинч тоохгүй хүмүүс ичдэг болсон шүү дээ. Ингээд одоо Жэко чинь сарын турш шагнал гардуулдаг те тэр нь гэхдээ нөгөө айхтар амтан гэдэг шиг
алдарч сар болгон өдөр болгон өөрөө өгдөг гэсэн. жагсаал байгуулахгүй тулд өөрөө өгдөг байсан шүү дээ. Тэгж нөгөө нэг зулын оронд зураг мантлаа гэдэг шиг айл болгоны хомсч ингэж өөрийнхөө зургийг тавилдсан нөхөр байгаа байхгүй. Тэгэхээр ингээл жилээс жилд ерөнхийлөгчийн хооронд л нэмэгдээд идэг тий. Одоо тэр хідэн тоон шагнал алтан гац хөдөлмөрийн хүндэт байна гэдэг тэр бүгд байхгүй болж иж дуусах юм болов гэж бодлоо. Одоо фидгүй чи улмал ахаал нэмэл нэг зэсэг. Одоо ингээд миний зүгээр ингээд та бүхэн ингээд сошиал фейсбુક л хараа л та тий. Тэр чинь яг харахгүй социализм үе чинь капитализмтэй тэмцэж ирсэн тийм үү? 5 жилийн төлөвлөгөө. Тэр нь яг хуу өрсөлдөөний явц ялагдсан байж болно. Гэхдээ үнэхээр тэр чинь бодит хөдөлмөр хийсэн. Одоо манай эмээ бол оюутны үйлдвэрт ажиллаж ирсэн. Бараг шөрмсөн таттлал юм ойдаг байсан. Малчин байна. Авраг малчингууд газар тариалангийнхан тий. Асар их хөдөлмөр хийсэн хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь барилгачин. Тэр чагналыг хүртэх одоо мерит гавьяаг нь байгуулсан байхгүй. Одоо тэр юу гэдэг одоо сток юу гэдэг тийм. Одоо ингээд харахаар энэ шагнах ч хүмүүс харахаар ч одоо махан 30,000 бензиндээ очилж явахад тэр хүмүүс ямар гавьяа эдийн засаг байгуулсан тийм. Одоо энэ чи ер нь энгийн харьцуулмаар төрн шагнадаг улс орныхон хөгжилд хувь нэмэр оруулаад шагнах байсан. Одоо элитүүдийн шагнагдсан байна шүү дээ. Жирийн хүн тэр тулгч байхгүй. Нэг баян мөнгөтэй эсвэл заавал нөлөөтэй улс төр холбоотой сүлбэтэй тийм хүмүүс. Одоо Камертоны болдоо ч гэх юм уу энэ хүмүүс 35 жил одоо жишээлбэл хамтлаг байгуулаад үнэн тий. Гэтэ яагаад шагнал авч байгаа? Өчнөө л олон стратын дуучтай байгаа. Яагаад гэвэл элбэг дор ч одоо ингээд ирээд болдог зарим найз охин энэ гэж яриад идэг. Тийм ч юм байж магадгүй л байхгүй. MCC фракцийн тий алж штэ тий. Мандан даяар одоо юу гэдэг? Мандан бадарч байгаа. Өнгөрсөн наадмаар одоо жишээл анх нөгөө ивент итгэдэг бүхэн төрүүлээл тий. Ер нь жилийн өмнөөс ихлээр Монголын улс төрд амар том юм тэмцэл боллоо тий. Тэгээ нэг фракц нь илт давуу ялж ах шиг байна. Тэгэд монголчууд баярлаад гэх шиг байна. Оюун үрдэг ч юм уу, Жэйког дэвшлээд тэгээ бодлонгийн хэвээрээ явж байгаа. Хүчний харьцаа гэдэг юм заавал улс төрд байх хэвээр. Гэтэл дээрээ бүгд хуйлтсан байна гэж. Монгол ардын намын ерөнхийлөгч нь ингээл нөгөө амар мундаг артистлын үлгэр жишээ гэдэг улс төрчдийн чинь шагнал бүгдээрээ инээлдэл энэ ч одоо юу болоод байгаа. Хоёр чинь юу болцсон юм? Хүнжилттэй айл эзэн орцсон. Манжи хаад чинь нэг ар Монголыг тий. Тэгээ нэг юунуудын дуудаал шангарч цалин фэнлүү өгөөл тий. Салин эрг мөгөн эсвэл одоо хүүхэн мөгөн ч өгдөг юм ингээд. Тэр хамгийн хаачихж байгаа. Одоо ингээд энэ шагнал авсан хүмүүсийг хараа л да тийм үү. Тэгэл саяхан л баг хүрсэхээ шүмжил. Дорж хан тэгэл хүмүүс ч бүгд л авчих тий. Дорж хан тэгээ нөгөө Бангладеш хар хандаа олно хар хандаа нэрээр алдарсан. Тэр чинь одоо нөгөө хатцсан байгаа эдийн засаг руу мөнгө хевлээд ус шиг зутгах ёстой гэж хэлж ирсэн хүн чинь бүр Монгол улс хизээч хөгжихгүй гэж. Тий хөгжихгүй нэг ярьж ирсэн хүн чинь одоо гавьяат эдийн засаг болчлаа шүү. Тэгэхээр ер нь юу гэдгийг одоо хүмүүс өмнө нэг бас нэг жоохон те нэг ичдэг байсан бол одоо ингээд балбуулсаар муулуулсаар гөлийчлөө. Тэ тэгээд одоо тэрийг одоо мэдхгүй гэж боддог юм. Тэр сэтгүүлч чинь ингээд тэр нууцаар шагнал авч байхад тэр танхимын нүүдэн дээр ингээд байж л байгаа. Гац гэдэг одон чи одоо зүгээр дурын хүн болгон намын гişүүд те зүвдэг болцсон. Ингээ хүн тэтгэврд гасныхаа 20 жилийн дараа жалтан гац авч байгаа шиг те. Намын гişгүн болохоор хуучин цагч одоо чилүүл цэдэн бол зөвлөлтөд явж байгаа. Фидел Кастротой уулзсангуудаа Кастрог шагнал шагнал шүү. Гэхдээ амар том шагнал гэсэн бохоггүй. Тэгсэн чинь энэ чинь Монгол улсын төрийн дээд одон гэдэг шүү дээ. Алтан гац. Одоо алтан гац чинь зүгээр юу юм бэ? Яг одоо нэг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энэ төр гэдэг те. Тэгээ нэг цусан гавьяаны улаан тугийн одон энэ төр гэдэг ингээд эдний үн цэнийг одоо бас унгааж эхэлж байгаа шүү. Гэхдээ би одоо Гамбаа ахыг бол хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон аснаар нь доош нийцсэн шиг сонсогдчихлаа шүү сая юу. Шагнал бол одоо гадаад Америкч тэгэл Трампын гардвал байж байгаа зү. Тий одоо их чөлөөний одон хүмүүс ингэж хараад шүү. Майкл Джексон. Одоо чинь жинхэнэ одоо фронт дээр ч юм уу байлтаад өгцөн Орос Украин зэргүүдэд Зеленский тэр хоёр өгж байгаа бол тэр чинь эх орныхоо төлөө өгцөн биш. Гавийг байгуулсан гэж болж чинь те. Болж чинь чинь тий. Тэгэхдээ эн чинь ямар гавьяагүй хүмүүс байгаа. Энийг санахаар Рейган төлөө шагнаад тий. Ер нь миний мэдж байгаагаар Америкт ч юм уу энэ ийм улсуудад бол ер нь энэ урлаг уран сайхныг нэг баг өрөөс шагнажсэн тохиол баг байдгүй. Маш ховор шүү. Майкл Джексоныг шагнуулсан. Тэр нь яагаад гэвэл гоё урлаг уран сайхан биш. Майкл Джексон Америкийн эдийн засагт хувь нэмэр оруулаа.
гэж Рейган шагнажсан 88 он. Тэгээ Майкл тухайд нэг юм хар хувцас өмссөн, зэргийн маягийн хувцас өмссөн чинь Майклыг энэ фашист хувцас өмссөн байна гэдэргээд тэгж бүр амар хил ам болж байсан хэрэг. Тэгээ нөгөө эрх чөлөөний одон билүү байдаг штэ. Тий. Ерөнхийлөгчийн нэр. Тэгээ ерөнхийлөгч Тэр үнийг Presidential Medal of Freedom гэдэг. Тэр шагналаар тэр чинь нөгөө Байден төгссөн чинь Обама хийсэн хил ам болсон шүү. Обама тий. Яхаар ингээд дэд ерөнхийлөгчтэй нэг нэгэндээ өгöd байна гэ. Одоо тэр чинь бас утгаа алдсан билээ. Хуучин бас айгүй тийм амар өндөр дэд. Одоо яг ингээд нөгөө сонгуулийн маягийн байдлаар ашигладаг болсон. Би өөртөө ингээд боддоо шүү дээ. Энэ шагналуудыг одоо энэ чинь ингээд нэг ийм coin mine ч юм уу, зоос юм уу, хуучин мөнгө цуглуулдаг шиг юм хобби болчиход байгаа хүмүүс. Эхлээд ингээд салбарынхаа тэргүүн болоод хүндлэмөрийн хүндэд алтан газар, тим тугийн одон, тэгээд гавьяа, тэгээд Сүхбаатарын одон, тэгээд Чингисийн одон яваад байна. Зүгээр энэ Сүхбаатарын одонгийн үлдээгээд зүгээр миний санал шүү. Сүхбаатарын одонгийн үлдээд Чингисийн одонгийн үлдээгээд Чингисийн одон юу гэдэг бол Монголыг дэлхийд зурдсан том гадаадын бизнес ч юм уу, соёл урлагийн хүмүүстэй үнэхээр тэр шалгуураа маш өндөр тавьж байгаа л өгч. Тэр Сүхбаатарын одонгоо юу гэдэг нь 20 30 жил хөдөлмөрлөж байгаа, 40 жил хөдөлмөрлөж байгаа. Үнэхээр одоо эдийн засаг тов нөмөр оруулсан хүн гэж тэрийг л өгч. Чингисийн одон гэдэг одон байхгүй. Чи шинээр бий болгосон, элдвэрч үед бий болгосон. Сүхбаатарын одон ч нь бол Дэнний одны Монголд хувилбар нөхгүй. Энд чинь бол уг нь хамгийн дээд одон дундаа тий. Одоо Чингис хааны одон болгоцсон тий. Яг хөө Арчсан намын бас нөгөө ардын намаа дагах гал Чингис хааны одон. Нэг нь Сүхбаатарыг хүчилдэг, нөгөөх нь Чингис хааныг хүчилдэг. Яг үнэндээ энэ Арчсан намынхны ардчлал эгалитар тэгшдэх үзэлтэй эдгээр тэр нь яаж тэр аристократ дэйтингрээс заяата Чингис хааныг хүчлэхгүй байдаг байна тий. Чингис хааны философи бол чи бол би бол эзэнлэгдэх философи шүү дээ. Ер нь яг үнэндээ бол тийм шүү дээ. Хүчтэй нөхчгүйгээр гэсэн тий. Одоо ингээд эдгээр гэхдээ бас нэг за ив санааны нэгдэл тий элэг тэмдэг гэдэг байгаа энэ хүн ард түмнийхээ хамгийн сайн сонсогч нь байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл улных ингээ бүр доромжилсан нэр өгцөн тий. Тэднэр муу улныхан юу гэж бодно өстө падли байхгүй нэг хэвлэл мэдээллээр нэг тархийг угаагаал тэгэл дуусаа гэдэг шиг ийм доромжилсан байдалтай. Гэтэл яг улныхан гэдэг байгаа одоо хүмүүс одоо огийн хилээд байдаг хар хандаа тэгээд орч ханд дээр дэмжиж байгаа. Ямар реакшн үзүүлж ийнэ гэд одоо энэ туг цэгийн сайт дээр байна л да. Тэгээд орч ханд дээр одоо энэ 2100 хүн хаа дарсан байгаа заяа. 1500 хүн ууралсан байгаа заяа. 424 хүн нулимстэй. 179 хүн лайк дарсан байгаа. 104 хүн гайхсан байгаа заяа. 179 хүн намынх байгаа. Тэгээд нь бас 5 хүн зүрх дарсан байгаа заяа. 3 хүн тэрвэлт дэлгэсэн байгаа заяа. Энэ 5 хүн. Тэр гэрийнх нь хүн байгаа. Найдлаач дараагүй заяа. Энэ дээр бол тэгээд энэ ч хаалаа энэ сошиалч нь бол бодит үнэлгээ шүү. Сонгогчд явж байгаа шүү дээ дийлэх нь Facebook чинь. Тэгээд ингээ харахад энэ чинь 2000 одоо ийм ууралсан тий. Энгри ийм эможиг юу гэсэн үг вэ? Энэ ч хүн уур. Тийм тэгээд энэ ер нь сая нөгөө баригдах гад зүхтаад идэг нөхөр Монгол хорондоо ирлээ тий. Тэгээд тамарч том байлээ шүү дээ. Элбэгдор шиг хүмүүс одоо юу гэдэг Монголдоо ирлээ зэрлээ гэдэг нэг пост хийсэн нөгөөдг нь Батуул эдгэрийн ширлэл элбгээс та ус төрийн давцсандаа хүчтэй байгаа юм байна. Эзээч одоо хинч биш болцсон хүнийг бол дайснууд нь тоод үуч. Тэрнийг ямар дайсан буцаад байгаа. Зүгээр хідэн дургу ингээ иргэдэл жоохон доомжсон байдаг шүү. Тэрний дайсан байсан нь одоо яг хааж байгаа шүү дээ. За ийм болжээ. Тэгээд жоохон ичиж амтэрмаар байна. Тэгэл одоо одон медалаа өмсөөл нөгөө төсвийн мөнгөөрөө худалдаж авсан суудалтаа суугаал те биднээс илүү суудалт суугаал урилга нэртэй суудалт тэднэрт бол тэр тэдний тэр нэг одоо ерөнхийлөгчийн тэр байдгаас бусдаар нь дүүдэд бол заавал тэр суудлаа нэг гоё юм байна ч юм уу те. Үнэхээр гавьяатай хүнийг бол хүмүүс гавьяатай гэдгээр нь дурсан шүү дээ. Одоо эднэр бол мартна. Дараагийн сонгуулийн марч чи гавьяат эдийн засаг юу гэд мартах байхгүй. Гавьяа гэдэг чинь одоо аль ч улс үндэстэн тэр чинь гавьяа байгуулсан хүн гэдэг чинь гавьяа гэдэг чинь тийм энгийн үг биш шүү. Ер нь бол гавьяагийн яг тийм объектив тодорхойлох арга байхгүй шүү. Цэргийн анхны одон медаль гэж цэргийн л шагнал өстэй. Цэргийн одоо цусан гавьяаг бол одоо мөнгөөр үнэлэх нь хайшаа
төмөр загалмаа одон гэл зүгөөл өгдөг одоо жишээлбэл Европын улсуудад те. Тэгэл одоо дайнд ер нь байгуулсан дээр цусаа гаргасан юм чинь төр үнэлэхгүй байх юм байна те. Төр чи өөрөө цэргийн хүч дээр оршин тогтдог тийм юм чинь. Тэр шагнал гавьяа чинь ингээд нөгөө социалист модернизм бий болоод ингээд олон хүн таалагдах шаардлага бий болоод эхлэнгүүт ингээд одон медаль очоод одоо цусан гавьяаны одон гэж үтгсэн бол хөдөлмөрийн гавьяаны одон гэдэг юм бий болоод гэх маягтай ингээд үүссэн. Яг нь социализмын үед гайгүй байсан. Гэтэ цаг хугацаа өнгөрөх төсөм ингээд нэг абсурд болоод байгаа чи одоо ингээд зарим хүмүүс мөнгө төрж бараг авдаг гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэр манай гавьяа чинь 30 сая байсан юм шүү дээ. Явуу постлсан байсан шүү дээ. Тэр үнэн бастай. Тийм Барсын эзэн тэр хүн бол төрийн шагнал эдийн засаг төрийн шагнал үнгүүд нь гэдэг маань төрийн бодлого үнгүүдсэн гэсэн. Төр маань өөрөө тийм доод зэрэглэлийн болсон байна. Монгол улсад ус төрийн бодлого төрийн тэр иргэдэд үнэлэх үнэлэмжтэй. Тэгээ ер нь Монголын улс төр ямар дорд зэрэглэлийн ялцарсан тогтцсон гэдэг нь. Барсын завсан байлээ шүү те. Тий. Орсахын нуу тий. Тэгээ ёстой нэг ганц авах ёстой. Одоо энэ түүз мүүзин сив мию энэ жимс ногоо бүгдийг л одоо барс. Хотгоо тэр доор хүмүүс ингэ бичсэн байлээ. Миний ойрон тойрон фэйсбүүкийнээс би ч бас хэрүүл хийх болъё гэдэг. Ойр тэрүүл хийхгүй байгаа юм. Гэсэн ингэсэн байгаа байхгүй. Ийм заваан одоо бааш шээсэнд отголцсон захын хүний шагнадах юм. Тэгээд Улаанбаатарын зав би бүр тоогооч хүнээс асуужсэн манай нэг гам надад. Энэ ресторан хаанаас авдیں۔ юм барсан шүү дээ. Хамгийн юмтхан. Тэр хамгийн фрэш Монгоц багоноос буугаал шууд ирж байгаа шүү дээ. Шууд явал тэгэл өглөө тэгээ Барсаас бүгд авд. Тэгээ тэнд банс шээс гэж ярьж байгаа мөртлөө гуанзанд ороод идчихэж байгаа шүү. Одоо тэр саруул загцаг амар гоо нэг юм ойлгох өөрөөсөө жимс ногоо авчиад өөрөөсөө угаа тэргэлдэггүй юм уу? Тэрийг тэр чигтний иддэггүй байгаа үстэй тий. Тэгэл угаасаа улны гарууд гэдгээ мэдхгүй гэж байгаа хүмүүс зөндөл байгаа шүү. Тийм гоё болчвол тэгээд бас л үнэтэй болчих. Тэгээд цаашаа ахаад борлуулагдаад дахиад нэмэгдээд тэгээд гоорлоо дүүрэх. Одоо ингээд захуудыг нүүлгий гэдэг байгаа байхгүй. Барсыг нүүлгэх юм бол тэгэл эдийн засаг буурах хөгжил. Бид нар нөгөө супермаркетуудаас Барсаас өөрсдийнх нь эдийн засаг хүндрэн гэдгийг ойлгохгүй. Наран туулыг зайлуулбал хөгжил буурна гэж. Наран туулаас гадна тэр чинь ингээд Sunday Plaza, Баян зүрх юу лээд их дэлгүүр энэ тэгээд ингээд тэр Баян 13 дугаар уулын тэр авчин бараг 15 6 цаг шүү. Манай харин төрийн ордноо аваачаад нүүлгчүүл харин арай гайг болно шүү. Бүх юм ер нь төрийн байгууллагуудаа жагсан дээр захруу энэ Батуул ихсэн юм дэ Баян ошруу нүүл гэж хотлоо харингуудаа хамгийн гоё газар руу аваач нөгөө Яармөрөө улам том ордонд оруулаад амар том ордон. Би орж үзсэн шүү. Тэгээ улам зарлалын нэмээд тэр чи энэ төрийн ордноос ч том. Төрийн ордноосоо том юм. Тэгээ ингээд олон корпустай. Одоо энэ зүг рүү жоохон мөнгөлөг хүмүүс амьдардаг, энэ зүг рүү ядуу хүмүүс амьдардаг гэд Монголын Улаанбаатар хот ч одоо ингээд дүүрэг хуваагдаад дүүргийн одоо нөгөө юм нийгмийн анги давхрын ялгаа гараад. Нөгөө нэг чил колом шиг хан мантаа болох. Харин тий. 20 минут хатман ч баг ирнэ. Химжээгүй ирэхт хаан шиг солиорцох юм тий. Одоо Нямбатар, Сумья Базар эднэрийн хийсэн аж шүү дээ. Тэр Яармагт байгаа ордон болвол тий. Одоо өөрсдөө хаана байхгүй. Тэгээ баахан төсвийн мөнгө үрээд 300 мянган лайк дагах ч ямар ч хэрэггүй гоос тий. Энд ч өмөрөхгүй. Бид нар ч дагах ч юм. Батчунаа гэдэг Нямбатрын яриад байгаа би авчирч ийсэн гэд тий. Тэр нөхөр хүнс хүдэ аж ахуйн сайд байж байхдаа 9 давхар барилга, яамны барилгыг болгоод анх тэгж гисэн шүү дээ. Нэг хамгийн дээдлийн давхрыг нь өөрөө тэр чигтэн сайдын нэг давхар болцсон. Тинчээр нэг хан дүүрэн том дэлгэцтэй хэвчээ хөл хөмгийн дэлхийн авраг мавраг болох жилч байсан тэр ашиглалтанд орж байгаа. Амралтын өрөөтэй одоо нууц амраг мамраг юу гэдэг нийгэм ороод ирэх нөгөө таалгаар нь гарч мархаад ийм нууц хаалмаартай их удаг өрөө. Надад ирэх мэтлээс юм би тэр нэг яамыг яг ингээл 60 м квадратд байлгах нь. За дараагийн юу вэ? Дараагийн сэдв засгийн газрын 100 хоног боллоо. Учирлын засгийн газар юм уу? Тий өөрчлөе. Юу ч өөрчлөгдөв үү? Гэдэг юм дээр юу ч өөрчлөгдсөн вэ? Хүн зуртлаас чөлөөлж дуустгүй олон яриаг дуусгасан 100 хоног 100 чөлөөл гэх нэг постэр болсон байлаа. Бидний тэрний зах цухаас нь танаас зүгээр нэг хальт уншаад үе заяа. Хандгаад хүүхдийн зуршлан дахин сэргээж эхэллээ.
зунжин нээлттэй спорт залууд, нэг сурагч, нэг компьютер. Энэ сайхан бэлгийн засгийн мэдээлэл харилцааны холбооны газрын дарга байхад хийжсэн тэ хөтөлбөр шүү дээ. Одоо хүртэл нэг ийм балаа юмаа хийгээл явж байна. Гэртээ орхон сургуулийн тоог нэмэгдүүлж эхэллээ. Коллеж төгсөөд шууд ажлын байранд орноо. Багчууд эрт илрүүлэхт хамрагдах болвоо. Өрхийн өмчийг 38 төрлийн тайлан бичих ажлаас чөлөөллөө. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг нээлээ. Монголчууд эмээ дэлхийн төвшөнд хямддаг боллоо. Яадаг болов? Хямдаг боллоо. Эмийн худалдааг гэж харагдав. Эмийн зохицуултыг хийлээ. Төрийн албан агчдын ажлыг хөнгөвчлөө. Нөгөө тайлан тавьдаг улсныг нь боловсныгаа ярьж байна те. Их хөвгдөл ашиглаж эхлээ. Нөгөө юугаа ийм Монголигаа яриад байна. Давхарцсан тайлангаас чөлөөллөө. Эх оронч худалдан авалт хийлээ. Хүнд аюултай эрсдлийн аюулыг арилгаваа гал. За гэх мэтчлэн энэ зүгээр та нар ингээс сонссон бол те нэг дүүргийн засаг даргын хийх ч юм уу те. Сумын засаг дарга ч юм уу тийм л ер нь дандаа л төрийн оролцоо байгаа зү. юм байгаа байхгүй юу? Нийгмийн эдийн засгийн амьдралыг тэр чигтэн төрийн төлөвлөсөн төлөвлөгөөнд оруулж байгаа л тийм л арга хэмжээ. Уг нь энэ засгийн хамтарчин тийм инфляцийг тэдэн өв буурууллаа. Махны үнийг тийм чөлөөлөлт гэдэг чинь дерегуляцийг хэлээд байгаа шүү дээ. Одоо энэ эдийн засгийг амар их зохицуулалтаар ингээд хүлцэн байна. Энийг жоохон султгая, хүмүүсийн бүтээлч чадварыг султлаа гэж тийм юм яриад байгаа. Одоо тэгсэн чинь ингээд энэ чөлөөлөх арга хэмжээ гэдэг төрийн оролцоо нэмэгдэх хэрэг болсон юм. Одоо энэ тэр бие тамирын заал одоо ерөн сайд яваараа тийм чинь. тий солиотой юм уу? Гэхдээ энэ учрал бас юм мэдэхгүй энэ зөвлөгөөт нь. Одоо энэ гадаа саксны шийдтэй сургуулиуд саксны шийдээ авцсан байгаа. Голцоог нь авцсан байгаа. Ингээд тэр тэгчдэг тий. Бүгд авцсан байгаа. 100 хүүхд тоглох боломжгүй. Жишээлбэл одоо юу гэдгийг эдийн засаг одоо илэгдэл хоригдлоосон сэргийлж байгаа юм уу? Яаж байгаа? эдийн засгийн үзүүлэлт гэдэг чинь ер нь эдийн засгийн хувьд бид нэр хэрэгчлөөтэй вэ гэдгээр хэмжигдэхээс биш. Одоо сургуулийн заалыг нээлтээр тэр тэгэл өдөр шөнөө ямар ч үнгүй юм байх юм бол тэр чинь тэр цагираг магарыг авч ирээ хилээд байгаа. Тэр эвдлээд хулгаалаа зүгдээд санамгч шиг штэ. Тэгээд үнгүй юм чинь тийм л байдаг байхгүй. Жишээлбэл би сая нэг саяхан гайлын нэг байцаагт оруулж явах тэгж байгаа байхгүй юу? Энэ бэлэн хувцсны гайлын татварч амар өндөр юм шүү дээ. 40-50% татвар авдаг гэж. Өөрөөсөө хувц үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө ингээд гаднаас нэг хувц хонор ороод ирэхээр 40% татвар авдаг гэж. Тийм. Тэгэхээр ч одоо юу олон ширхгээр нэг арзмаар олон ширхтээ орж ирэх. Тийм. Тэгээд 40% татвар авдаг. Тэгээ өөр бас ямар шимтгэл юу мууч гинэ. Тэгээд тэр хүн чинь орж ирээд тэрийг бодит борлуулалт болохоор нөөт төлж байгаа. Нийгмийн даатгал төлж байгаа. За өөр эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Хувь хүний орлогын албан татвар төлж байгаа. Зөв. За тэгээ инфляц төлж байгаа. Инфляцтай бас нэрвэж байгаа. Түрээс лангуу ингээд одоо бүр тээвэр мэвэр ингээд бензин ингээд Тэмүүгийн бараа чинь Монгол бараг 10-20 дахин л үнэтэй. Ер нь бараг тийм. Тэр чинь Монголд юм үнэтэй байгаа гэж ихэнх нь татвартал шингэж байгаа шүү дээ. Ер нь бол ихэнх нь татварч шингэж. Тэгээ одоо бид нар байр үнэтэй байна гэж гайхаал ингээд тэгээд байна тий. Одоо чинь тэр би түр чинь дугаараар ярьсан шүү дээ. Коронагийн өмнөх жилүүдээс коронавигийн одоо үеэр эдгээр чи ерөөсөө энэ Монфилмет маркет нэртэй л ерөөсөө энэ зүгээр энэ хятад цемент оруулж ирдэг гаруудыг л өрсөлдөх боломжгүй болгоцсон шүү дээ. Тариф тогтоогоод засгийн газар оруулаад их боллоор аль үйлдвэрийн гавьяат ажилт болчихлоо юу боллоо. Юу боллоо? Монфилмет чи. Тэр одоо ингээд хүмүүс тэр бомбнууд л гавьяат бол. Хүмүүс төвөөс ажиллуулж болохгүй хотод. Дугуй засаар ажиллуулж болохгүй. Гудамжны хоол хийж болохгүй. Тэгсэн мөртлөө амар олон одоо аж үйлдвэрийн гавьяатуудтай. Тэгээ хайшаа одоо ингээд эдийн засгийг ингэж нэлж хаяад жижиг дундынхныгаа уулныхаа нэлж хаянгуудаа дээр нь тонол хийж байгаа одоо хатаад байгаа юм энэ ширин бол. Уг нь улны хүмүүсийн тоо цөөрөх тусмал эдний одлоо. Тий. Хэрэглэгч олонтой байх хэрэгтэй шүү дээ. Ойлголтоор машингийн ягаад амь зуугаад ингээд улам томроод байна хэрчдэг чинь төрөөс тижигдэх байх. Тий. Маш энгийнээр хэлэхэд тэр асрын сая ярьж байгаа Тэмүүг шүү дээ. Тэмүүг Монголд үйл ажиллагаа явуулдаггүй хятад коммунист хятад байгаа компани шүү дээ. Тэр ягаад Монголд үнэгүй ингээд ямар ч тээврийн зардалгүй авчиж өгөөд байв гэхэлэр энд
бэдгүү бүртгүүлгүй компани учраас татвар төлөхгүй тэр тээвэр логистикийн хүргэлтийнх нь мөнгийг өгсөн ч гэсэн тэд нар ашигтай байгаа байхгүй. Тэгээд хямд байгаа байхгүй тий. Энийг л ойлгооч тэгээд тихгүй энд шулаачд гэл ингээл мүү жоохон 8 хийж байгаа одоо жишээлбэл хуцаарч байгаа хүмүүсийг бид янз янзаар хэлээд хэлээд маш химиг ингээд татваргүй аваад байна тий. Бодолтож аваад байна тий. Хямдхан. Тэр улсын хурлын гишүүн хэн блэ нөгөө манай Янзаг цэнгүү ирж илээ. 18 тэрбум төгрөгийг гэхэд энэ гадаадад гаргацсан байна. $1 хичээлээ тий. Ингэж болж байгаа юм шиг. Тэрний мөнгө юм уу? Би юу н өөрийнхөө мөнгийг хаана хиндээ зарцуул марцуул. Би одоо ингэ нөгөө юм жинхэнэ биш чинь чөлөө тодалтай ахгүй юу? Тэмүүгээс би юм бодолж авч байгаа чинь тий. Сонгоо тий. Тий, тэгсэн чинь тэрнийг одоо ингэ заавал татвар төлөөл тий. Энэ одоо ийм баймаа. Бэх энэ Арслан мах наана ингээд нэг орлогын татвар ингээ гэж байгаа мөртлөө тий. Цаагаараа энэ нөгөө нөт мөти амар юм яваад байгаа байхгүй юу? Одоо нөгөө нөөтөд хамрахгүй жижиг юмнууд байна шүү дээ. Ингээд нэг онлайн худалдаа ч юм. Тэд нар ч хөөх юм хувийн дансаараа аваад эсвэл одоо нөгөө дэнжин мянга дээр нэг жижиг лангуудаа бид нар ч одоо нэг хаймс дэлгүүр рүү ороод ч юм уу зах наран туул шүний зах махаас ингээд автгаас нэг айтайхан байгаад байгаа шүү дээ. Тэд нар ч хувийн дансаараа ингээд аваалаа. Тэгэнгүүт одоо юу гэдгийг нэг эдийн засгаа чөлөөл гэж ангуудаа нөгөө гой дагуулж хүзүү гэдэг шиг тий. Наана ингээд амар либерал юм яриад байгаа юм шиг. Цаагаараа хүн болгоос татвар авах болох гэдэг байна. Татварын баазыг нэмэгдүүлээд байгаа. Нэмэгдүүлээд байгаа. Тэгэж хортой. Тэр чинь далд эдийн засгийг байхгүй болгоно гэдэг утгаараа бүр жинхэнэ нөгөө эдийн засгийг хяналтанд оруулах гэж байгаа. Тэгэхээр одоо зарим дэлгүүрүүд тийм арилжаа гэж байгаа шүү. Зарим дэлгүүрүүд одоо хаасан дээр жишээ нь нөөтгөө авч болно гэж байгаа шүү дээ. Монголд өгж штэ. Одоо энэ соёлд монголч суралцах хэрэгтэй. Одоо кэш ашиглаж сурах хэрэгтэй. Тийм. Одоо би энэ кэшгүй болно гэж байгаа. Одоо би ингэж бодоод байгаа. Яг Монгол төгрөгч юм бол гэж байгаа авартай шүү дээ тий. За нэг 20 мянгатын дэвсгэр сая чинь 50 ширхэг. 50 ширхэг нэг 20 мянгад тэгээд өөр нэг юу гэдгийг нэг ажлын хөлс мөсөө 2-3 сая нэг $1000 ч юм уу би болгочих гэж боддог. Тийм ээ? Тэгээд ингээд нэг харилцсан хүмүүс бодлоо хасар дөрүүлэн хоорондоо нэг өвтөх 8 хийгээл зээлж мэлхэн. Тэгээд кэш ашиглах гэж бодлоо ах уу. Хүмүүс чинь тренд дагаад одоо харин тийм. Өөр болдог. Гэтэ хамгийн аюултай нь заах банкны одоо байгаа энэ дижитал гүйлгээ шүү дээ. Дижитал гүйлгээ ингээд яг ухаж болох ч гэсэн харьцангуй хүн бүхнийхийг ингэж бас бүгдийг нь судлахад хэцүү зардалтай. Тэр төв банкны дижитал одоо мөнгө гэж яриад байгаа шүү дээ. Энэ өрнөлтөд яриад байгаа. Тэр ороод ирэх юм бол өдөр тутмын худалдаг шууд төвөөс. Гүг тийш төгсөж. Одоо наад банк нь би нэг тэрнийг удахгүй хэдээс дэш банкнд мөнгө солиулахад чи шууд тий 20 сая буюу түүнтэй одоо энэ Америкт юм одоо дандаа Америк криптоны визтэй юм шиг том болчихдог. Бас солиор. Америкч одоо $100 чинь Монгол мөнгөөр 360 мянган төгрөг их биш санагдаад байгаа байхгүй. Тэр нэг бүргэр авахгүй $100 ингэж алхахаар бас чинь заримдаа биг миг гэдэг шүү те. Задлах хүн ченж байхгүй юм байна. Аюултай юм бэ ч одоо. Тэр чинь бол $10, $5, $1 болчин бол ингээд хөрөгчний наалт $5 орчин савчтай малгай аваад шүү дээ. Тэгээ одоо гудамжны хоол молоод байгаа шүү дээ. Контейнер чинь чугаалгой бүргэрийн газар мад зэрэг амар амттай. Тэгвэл $100 мол зүрх ингээд хажууд ингэж харж мөрөө. Тэр нэг ингээд те баг булаалгах ч байгаа юм. Тийм их санагдаад байгаа. Хятад ч одоо нүүр царай таних технологиор ингээл ерөөсө цаанаас нь хянаал бүх юм ингээл манай нөхдүүдийн тэрнийг яасан сайхан юм бэ гэдэг хятад явал нүрээ таниулаад тэргүүрээ лайв маяг хийгээл лайвэр шаажил шүү дээ манайхаа. Энэ тэгээд одоо ингээд. Тэгээ одоо бүх хэрүүл болно шүү дээ. Одоо олон гэрүүл бол салах бах. Одоо яг энэ түрүүний огийн яриад байгаа систем шүү дээ. Систем ч яах вэ? Тэр одоо бэлэн мөнгөний худалдаа авалтыг энийг өөрсдөө яг бүгдээрээ хийдэг заяа. Тий, томчууд ч дандаа кэштэй доллараар тий баярлалаа өгшөөнд дандаа нэгч дансаар юм уу энэ карт уншуулж байгаад хоол идж байгаа нэг хүн тэднээс байхгүй заяа. Доллар одоо нөгөө жоох юм ойлгоод нь coin болох. Мөнгө. Тэнгүүд долларын манусгаа болтой хяналтын систем болгоцсон тий энэ хэдэн төгрөгийн данстай яадаг гэдэг. Одоо бидний бүх мэдээлэл энэ аппликейшнууд банкны мэдээлэл. Зүгээр хувийн аппликейшнууд ч байгаа. Тэгэл одоо энэ сон мон зээлийн аппликейшнаас ингэхлээр шууд Монгол банкнаас мэдээлэл татаж яваа тийм. Оороос нэг хэдхэн төрлийн мэддэг шиг яг ингэ. Яг проблем тэр байгаа юм чи. Нөгөө арга багш нөгөө англи хэл гэдэг бол ерөөсөө үгнүүд нь өөрчлөгдсөн нэг үгүүд мөрөгдөг шиг.
Тэгээд яг одоо ингээд гэхдээ энэ бол яг кэшийг юу хэрэгэлж одоо хэрэглээг бол буцаад кэш руу cash is king гэдэг тий. Тэр л сурчмаар байгаа байхгүй. Тэрийг одоо өрөндөд бас яриад байгаа шүү дээ. Энэ дижитал аюултай юм байна тий. Cash л зүгээр. Гэтэ тэр чинь либералчсан хүмүүс хэцүү. Тэр хүмүүс засаг масаг гэл одоо наад чи юу ямар ч юм ойлгохгүй шүү дээ юм тэгээд. Тэгээд сая энэ одон медаль гардуусан тухайлаа шүү дээ. Бид нар бол яг гавьяа шагнал зүтгэл гэж юм байх хэвээр. Тэрнтэйг нэг жингийн туухан дээр тавьсан дүүцэх хэвээр гэдэг юм яриад шүү дээ. Тэгээ хин энд өгчүүг хараад тахаар эн чинь бол ирэх жилийн сонгуул юу нэхэлсэн байна яг тий. Эхэлж элбэгт орчин бүх ерөнхий чинэл тэгдэг байсан шүү дээ. Элбэгт орж байгаа ч одоо яагаад тэнд Америкт амьдарч байгаад ирлээ гэж онгоцсныхоо зургийг тавьчихв тийм ээ. Постэр зүгээр алаад өгөөл элбэгт орж шин дүүжлийг л ирж исэн. Тэгээд яагаад гинт түрээд ирв. Ардсан нам ардны намынхын бүгдийн хүн намтай нийлүүлээд яагаад ерөнхийлөгч шагнчив тийм үү. Би бол энийг сайхан замаа засаж байгаа юм болов гэж бодлоо. Тий одоо би бас нэг юм анзаарсан энэ ч одоо ингээд 90 оны сонгуул нам ардны нам гэж хоёр тусдаа нам байхаа ойлжээ. Энэ хоёр намд том эрх ашигын зөрчилтэй том бизнесийн бүлэглүүд аль нэдэг. Тэд нар тэгээд намаа дамжч одоо жишээлбэл ардын намынхын жишээлбэл одоо тэр ардын намын оюун эрдэнэ жишээлбэл тэр Женкотач гэдэг юм уу те. Одоо оюун эрдэнэ намраа ясаглан өргөн юм бэ те. Залуучууд нь ч юм уу. Энэ либерал ардсан намын либерал фракц шүү дээ одоо энэ элбэгд орж баяр цогт хин бідээ. Эдгээр нь бол одоо энэ хөрс хөдөртэй. Эдгээр бол нэг MCS маягийн те. Ингээд MCS-ийн фракц ингээд ялчих шиг боллоо сая ер нь бол. Тэ. Тэгэхээр ингээд одоо бол хоёр том нам гэж байхгүй. Ер нь аль нам ялах нь их чухал биш орсон. Аль бизнесийн бүлэг, аль том бизнес ялах вэ? Одоо Апу те. Худалдаа хөгжлийн банк, MCS эдгээр ингээд нэг юм би эдгэрт хамгийн дургуун нь шүү дээ. Жеко ч гэсэн том бизнес новшин. Гэхдээ Жеко вок биш байхгүй юу? Эдгээр бүр яг өрнөдийн арчсан социализм тэр ногоон социализм LGBT тэр яг нөгөө вок социализм биш те вок либерализм гэж яриад байгааг бол энэ MCS эдгээр бүр яг зориуд Монголын залуу үеийн бүр ингэ угтж байгаа. Одоо энэ нэг ямар телевиз вэ? Амар их мөнгө зарцуулдаг нэг юм контент хийдэг телевиз. Тэгээд хизэж мөнгө олохгүй байгаа те. Тэгээд тэрнийг залуучууд ямар гоё юм уу хийдэн бэ гэж яриад байгаа шиг байгаа. Маш их мөнгө зарцуулдаг хайдаг. Тэр ногоон социализм бараад одоо энэ Univision-ыг ингээд харангуйтай ногоон үзэлтэй кино гэл те. Хүний их мэрхийн дэвшилтэд юу прогрессивизм гэх энэ яг өрнөдийн нөгөө том бизнесүүдийн go woke go broke гэдэг. Гэтэ энэ манай нэг хэд woke болсон компаниуданд дапурдаг манай гултны либертараад мэдгүй биш go woke go broke бичэлээ. Woke компаниуд дампуурдаг. Одоо энэ өрнөдийн хамгийн хүчтэй байгаа компаниуд woke хэвээр байгаа. Вокизм чинь төртөө нийлж хавсарсан том корпорациудын бий болж байгаа. Чинь одоо яг Трамп дийлийнх нь юугаа өөрчилсөн шүү дээ. Тийм. Вок хайчиж байгаа байхгүй. Тийм. Зарим нэг янз бүрийн нэг юм хаашаар цагаан янз бүрийн тараасан хүмүүс ингээд томилдог юм байж хүний нөөцийн бодлого гэдэг. Тэрийг зүгээр огтж байгаа байхгүй. Одоо Закерберг чинь Трамп гараад ирэнгүүт энэ эдгээр намайг хянах гэдээсэн. Тэгээд одоо энэ MCS-ийн жишээлбэл өнгөрсөн жил усан жагсаалт MCS-ийн одоо талд юу ямар насны ямар хүүхдүүд жагссан бэ? Дандаа вок хүүхдүүд. Тэгээд тэдний тэр цаавар медиа зэжиг нь MCS мэддэг. Тэр муу малнуудын медиа ажлууд гэж юу ямар юм байх вэ? Яг тэр үеэр ч бас ярьжсэн тий. Цаана ярьжсэн тий. Бас тэрний цаана дэмждэг социалистууд нь бий болсон. Манч одоо вок нам болцсон. Тэгээ том бизнесэнд бий болсон. Бид нар яг өрнөдийн энэ либерализм гэдэг одоо энэ өрнөдийн ертөнцийг сүрүүлж байгаа нигилизм те яг энэ рүү орж байна. Одоо ингээд ижил хүүстэн те ижил хүүстэн байх хамгийн гоё. Одоо өөр юу гэдэг. Одоо тэр их ормор сая энэ Казах Монголын асуудал дээр за би казахуудыг бол ялгуулдаггүй шүү. Гэтэ би исламын шашинд бол дургу. Энийгээ би яг л исламын шашин ямар ч хүрцэн төвчгт юм үзэл санаагүй шашин. Тэгэд очсон газар одоо Европ сүрүүлж байгаа тэр үнэн биз дээ. Гэтэл одоо жишээлбэл Батүр ч юм уу Чингис хаан либерал байсан. Юу яриад байгаа тэр ер нь Чингис Монголын түүхч мэддэг хүн байгаа байхгүй. Тэгснэ Монголын одоо юу гэдэг ерөнхий сайдаар хизээ нэгэн цагт Местний Орс цаашлаад Монголоо гэсэн сэтгэлтэй цэвэр хятад хүн байсан ч сайхан байх тийм үе ирнэ мэрэн гэж бичиж байгаа. Монголд энэ ардсан намынх нь ялангуяа энэ вок одоо энэ хуучны ардчлагчд гэдэг байгаа нөхдүүд өрнөдөд тренд орж байгаа юм болгоныг сохроо шууд хулбарладаг.
Одоо улаан цай вокизмд орсон. Батууд 20 жилийн өмнө ингэж хэлж чадахгүйсэн заяа. Одоо энэ өрнөдийн трендийг дагаад тэгтлээ эрүүл ухаанаа алдсан. Энэ civic nationalism энтергээл нэг те ethno nationalism энтергээл нэг юм Монголд civic nationalism ярьдаг болчих. Иргэн л бол одоо юу гэх юм. Тухайн улсын иргэн л бол одоо нэг Германы дээч үгч хэлбэл Герман үндэстэн гэж байхгүй. Германы паспорттай л бол Герман хүн гэсэн. Тим шийдвэр гаргадаг шиг эн чинь энэ вокизм санаахгүй. Глобализм гэдэг. Яг энэ логикийг хөөх юм бол улс үндэстэн хэл хязгаар гэж байх шаардлага байхгүй. Мөхөн шүү. Тэгээд яг хэдний яриад байгаа шиг одоо Монголд ингээ олон гадны хүмүүсийг авчираад те Монголын паспорт олчвол тэд нар Монгол олчихно гэх юм бол бид энэ цус мус хамаагүй гэж үзье. Бид параллел нэгмүүд байгуулна. Европт би орсон шиг цус гэж одоо тэр нь яг генетикийн шалтгаантай ямар байдгийн тухай би биологоор тайлбарлахгүй цэвэр бохор биш. Гэтэ олон мянган жил нэг угсаа заяа. Нэг угсаа нэг соёл эдэр ингэж хамтдаа одоо юу гэдэг. Одоо та бид дөрөв чинь нэг угсаатай нэг бүр эрт үеэс ингэж хамт байсан бодит юм байхгүй юм чинь юм абстракт биш бодит бидний мах цусны холбоотой. Энд чинь биднийг илүү ойрхон итгэлцэлтэй байлгадаг. Тийм биз дээ. Бидний соёлох бид нар ах トゥ ус бид нар ийм үзэл санааг одоо ингэ байхгүй болгоод ордон зүгээр тэнд нэг хятад орж Монголд амьдарч 20 жилийн дараа тэгээ 500 мянган хужаа орж тэд нар өөртөө Монгол гэх нэр өгчих юм бол Монголоо гэсэн сэтгэл гэдэг нь яг юу болчих вэ? Энэ ардчсан намынх нь ялангуяа энэ ардчлагчдээ шүү дээ. Тэгээ энэ вөкүүдээс бид нар амар боломжлох хэрэгтэй. Тэгээ одоо бидний ярьдаг юм амар хортой. Одоо тэр ийм үгээр илэрдэг шүү дээ. Монголын энэ улс төрд хамгийн үнэнч хамгийн ийм Монголд хэрэгтэй шийдвэрүүдийг энэ ирлизүүд гаргаж ирсэн. Хятад нь тэднийг тоодов Монголд нь монголчууд нь тоодов байл ингээл тийм хэнийг өмөрөөд идэг вэ гэхлээр одоо энэ ирлиз гэхлээр надаар хэлүүсээ илүүлдэг хэтгэл хүн байгаа шүү дээ. Альчис намын нэг хэд нөхдүүд тэднийг дандаа тэгж өмгөөлн тэр Батүр мөр би бол энэ бүрээд хүмүүс ингэж адилхан Монгол гэж үздэг. Гэтэ Батүр жишээлбэл Оросуудад өшөртөг сэтгэлгээр жишээлбэл тэр бүрээд хүмүүсийг одоо хядсан бятсан большевизмын түүх мөхтэй холбоотой тийм хувийн реакц байгаа байхгүй. Гэтэл улс төрч хүн төрийн бодлого тодорхойлоход хувийн персонал сэтгэл хөдлөлөөр юмд хандаж болохгүй. Гэтэл өнөөгийн Монголын ардчсан намынх нь гэдэг хүмүүс чинь дандаа энэ хэлбэрт орж идэр чинь жишээлбэл дандаа энэ персонал өөрийн юм субъектив үнэлэмжээр төрийн бодлогын тухай асуудалд хандаад байгаа чинь эдгээр чинь төр барих хэмжээний хүмүүс биш вэ гэдэг нь харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ Монгол хүмүүсийн тухайд нэг юм ярих гэсэн. Энэ монголчууд сүүлийн 100 жил ер нь дайн тажинтай байгаагүй те. Энэ ер нь үндэстэн усаатны зөрчил гэдэг тухай ойлголт мэдхгүй. Европод ч гэдэм үү ойрх дорндод ч гэдэм үү эсвэл энэ том империалист юм олон үндэстэн усаат нэгэн зэрэг ингээ холдоо суудсан байсан газар чилэл усаатны зөрчил гэж ямар аимшигтай юм болдог. Одоо энэ зүүн өмнөд Азад чилэл шашны зөрчил ч гэдэм үү ийм юмны тухай монголчууд мэдэхгүй байхгүй юу? Монголчууд ингээ хоёр том гүрний дунд бас ингээд байгаад сурцсан юм их тайван одоо нэг жаргаад шалдгүй махад товтон ингээд нэг юм дайн тулаа ч юм уу амар амгалан соёлын мөргөлтөө тийм юм мэдтгүү. Тийм учраас энэ Монгол гадны хүмүүс хэд ч хамаагүй ороод ирж болно асуудалгүй гэж боддог шиг. Энэ Монголын яг энэ либералчсан нэг хэсэг гарч ирж байна. Энэ хүмүүс нь шүү дээ. Яг энэ дэлхийн бодит ертөнцийн шүү дээ. Энэ соёлын зөрчилтэй угсаатны зөрчил гэдэг чи ямар аимшигтай түүхүүд бий болгочихсон тухай юу ч ойлголт алга. Одоо жишээлбэл саяхан ингээд зүүн өмнөд Азад ч одоо энэ нэг арчлалын хуурамч арчлал марчлалгаа яриад байдаг Аун Сун Суу Чи лөө. Аун Сун Суу Чи. Тэр чинь Бирм гэдэг одоо уус нь юу лээ? Бирм гэдэг хуучин Мьянмар чинь жишээлбэл одоо тэр ямар амар юм болов Рохинжа ислам шашинтнуудаа тэр Рохинжануудаа нөгөө үндэсний олонх нь хядаад энэ шиг тэгэд нөгөө исламууд нь олон хоогод буддистуудаа яддаг шүү дээ. Тэр чинь тэр энэ соёл гэдэг чинь үнэт зүйлсэн юм систем те. Тэр үнэт зүйлс олон чинь эренбүүд нь өөр. Тэр эренбилж байгаа зүйлсүүд чинь хоорондоо дандаа өөр. Тэр дандаа зөрчилддөг. Тэр системүүд зөрчилдвөл хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэр хин олуулаа хүчтэй байна. Тэр нь л хяддаг. Тэгэхээр монголчууд энэ утгатаа үндэсний цөөнх болохыг хүсээг бол энэ вокизм, либерализм битээ автаарай. За яг би бол казак үндэстнээс бол хэмээхгүй байна. Казак үндэстнийг бас нэг шүүмжлээд яг тэд нар өөрсдөө бас националист байгаа шүү дээ. Тийм тэр хамгийн муухай тэнгүүд нь Монголын либералууд байхгүй юу? Бид нар бол худлаа нэг казакуудад чайртай биш зөө. Наад ичтэн зүгээр юм орчин үеийн те тэр юм дэлхийн үнэт зүйлс хүмүүсийг ээлдэг
хүн болж хувирж байгаа царинал дээр байхгүй. Тэгэхээр бид нар эрүүл сарууд ухаантай баймаар нь казахууд ч гэсэн одоо монголчуудтайгаа яаж аргаа олж амьдрах юм ба сурмаар байна. Энэ одоо бид нар ингээд яваад удахгүй ямар дайгтай штэ оронд ингээд зөрчилдөөд энэ чинь Facebook-оор хэрэгтэй асуудал одоо юу штэ. Баян хөлгийн аймаг штэ. Тийм. Яг хоо тэр түүхчд бол жишээ нь тэр Шинжаанаас ч юм уу Монголд дагаар ороод орж ирсэн түүхэн баримтууд байна штэ. Бүлүүдээрээ орж ирээд явсан. Дагаар орцсон одоо 100 жил амьдсан Монгол. Тийм. Монголын хүн ам хэсэг байна штэ. Хамтдаа амьдрал сурсан. Одоо жишээ нь Казахстаны зүгээс ч юм уу ингээд анх очсон хүмүүсийг бас алагчилдаг Монголоос ирсэн та нар биш гэл ийм явц зөндөл гарчсан. Тэгээд эн чинь яг энэ Казахстан ч юм уу ховд ч юм энэ бүс нутаг чинь цаана Шинжаан байна тийм үү. Тэгээд цаана ингээд эн чинь айгүй аюултай бүс нутаг байхгүй. А хэрвээ энд ямар нэг асуудал боллоо гэхэд Монгол ихээсээ илүү Орос хятад чинь Казахстан чинь өөрөө цэргийн хүчээр дарчиж магадгүй байхгүй. Аюултай шүү. Цус урсгаал тэр чинь тийм. Одоо энэ Узбекистан, Казахстан ч ийм асуудал яриад байгаа шүү дээ. Үндэсний тийм үү. Одоо Казахстан, Киргиз ч гэсэн цаа тал руугаа болохоор арай өөр ч юм ингээд бас их юмыг хялбар бодно. Тэгээд Казахуудыг дарах хэрэгтэй ч гэжтэй. Тэгээ Оросууд Чеченэ ер нь ямарваа нэгэн ард түмнийхтэй үндэсний цөөнхийг ч гэсэн очоо шууд сэргээр ч юм уу дарна гэдэг бол амар муухай тийм сонзон зөрчил олон үеийн амар том зовлонг бий болдог байхгүй. Одоо эднэртэйгээ арга ивэ олоод казахууд ч гэсэн ер нь Монгол халах Монголын казах хоёр ер нь нэг соёлын бүтээгдэхүүн сүүлийн 100 жилийн одоо аль нь ийм ер нь тэр шашны янз бүрийн импорт орж ирж гэнэ гэдгийг л аюулгүй юм ялтуус. Би Узбекистанд ингээд ажиллаар ингээд явж хах тэр хамгаалах залгасгаад бид нар ерөөд ялгаагүй. Социализм чинь шашин биш бүгдийг ял бид нар бол харин одоо энэ 2000 оных ч юм уу ийм залуу хүүхдүүдийг бол энэ исламын улсууд маш их сурж байгаа. Турк мөрктэй. Одоо тийм шашин соёл тэд нар бол ийм шашин ярьж бид нар бол ялгаагүй шүү дээ. Ямар ч шүтлэн тийм асуудал тэр чинь Монгол төрний шашны асуудал муухай орхигдсон заяа. Ингээд шашин шүтэх хэрэгчлөө ингээ орхичдаг. Гэтэ одоо энэ нүл культууд байгаа шүү дээ. Монголд одоо энэ христийн шашны жишээлбэл сая Жон Баяраа гэдэг нэг амт юу хийгээд тэр нөгөө нэг хүмүүсийг ингээл ус мосон оруулаад тийм сионист дээрс нэг юм харизматик. Гэтэ тэр ер нь ярьж байгаа юм заяа. Тэр яг юм denominational traditional жинхэнэ христиан бол биш. Тэр бол харвас культ. Угаас сатанист. Тэрнээс чинь болоод нөгөө христийн урсгалыг хүртэл хүмүүс христийн нөгөө хүмүүсийг бүгдийг аваа намайг авраачаа гэдээ ойлгож байгаа. Тэгээ одоо жишээлбэл эх оронч лам мөнхөөр буддизмыг төсөлж болохгүй шүү дээ. Тэр шиг одоо Жон Баярагаар бүр энэ өрөөдийн те модерн ертөнцийг бий болгосон Кристендом те Christian civilization-ыг төсөлж болохгүй шүү дээ. Одоо бөө мөрөглөөр нөгөө ээж охин ир чи химблээ тэр яриг төсөлж байна. Одоо би монголчуудад одоо ингэ хэлмээр байна. Одоо хөл бөмбөгийн дэлхийн аварга үзэж байна тийм. Бид нар бүгдээрээ шөнө ойроо босод. Тэр одоо мондөг тийм элит төвшний тамирч чинь бүгд христийн шинтэй байгаа зү. Бурхан гэдэг байгаа зү. Лионел Месси, Роналдо цахилгааттай. Монгол энэ өрнөдөөс либерализмыг биш заяа. Уг нь христианитиг нь сурвал илүү өөр юм шүү. Уг нь бол одоо хуучин бол түүх хүчлэг нэг марксист түүх хүчлэг гэж баахан худлаа тарих угаадаг байсан тий. Одоо ингээл подкастууд юмыг ютубээр ингээ залуучуудын сонирхож байгаа подкастуудыг харахаар түүхэн подкастууд их дамгалж байгаа байхгүй. Тэр нь гэхдээ бас нөгөө яг марксист түүх хүчлэг шиг яг эсэргээр заяа. Одоо пропаганда. Тэгээд дандаа жинхэнэ вөөк явж байгаа байхгүй тийч калчер хэрэгтэй өөрсдийнхөө нөгөө түүхүүдийг хэрэгтэй юмыг нь яриад одоо өөрсдөнд нь гай болохоор юмнуудыг нь орхио. Тэгээ одоо зөв Монголын нэг философи гэдэг нэг аппаа байхгүй би тэрнийг ингээд хараачсан. Тэрэн дээр ингээд аль 100 жилийн өмнөх Бертон Рассел ч юм уу аль 140 50 жилийн өмнөх одоо Ницше эдгээр ингээд бичиж байгаа мөртлөө орчин үеийн одоо юм академик философичл бол Алвин Плантинга ч гэдэг юм уу William Lane Craig ч гэдэг юм уу Америкийн англосаксоны ч гэдэг юм уу эсвэл энэ нөгөө аналитик философи энэ гэдэг шүү дээ. Тэр мөрний бүр сураг байхгүй. Зүгээр юм яг мейнстрим одоо ингээд нөгөө pop culture гэдэг философичд одоо жишээл Монгол дөнгөж орчиж байна. Одоо Ницшегийн тухай дөнгөж одоо энд ярьж эхэлж байгаа байхгүй. Марксыг илүү одоо Хегелист талаас нь дөнгөж одоо энд ярьж эхэлж байна. Одоо жишээлбэл тэгээ одоо Ницшег жишээлбэл бурхан өгсөн гэдэг эн чинь юм нигилист атеист байсан энэ төр гэж тайлбарлаж байгаа. Яг үндэ үгүй те. Ницше чинь тухайд юу гэдэг энэ Гранд Европын те
Бурхны тухайн гранд нарратив гэж их өгүүлэмж Европын массыг чиглүүлдэг гэсэн тэр өгүүлэмж байхгүй болчлоо. Бурхан өгсөн гэдэг чинь тэрнийг хэлээ та. Одоо энэ массын итгэл үнэмшлийн орон зай вакмыг юу нөхнөө гэж ингэж айж исэн байхгүй. Тэгээ нигилизм бий болно гэдэг. Тэгээд хожим тэр чинь нэг социализм ч гэдэг юм уу юм секуляр шашнууд бий болоод тэр массын сэтгэл зүй одоо итгэл үнэмшлийг чинь ингээд нөхөж авсан. Тэр нь том хариуцлал дээр төрүүлсэн. Нийцээ жишээлбэл тэрнийг урдчилж харж исэн зөвхөнсөн хүн байхгүй. Тэгэхээр шашин байсан байгаагүй. Хий үзэгдэл тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл гэдэг шиг Достоевский гэл одоо манад ингээд том жүжиг мүжиг тоглохдох юм ингээд гоё байна л та. Орвол зөндөө юм уу. Гэтэ манайх нэг л юмыг нэг л өнгөцсөн хипстердэд ингээд хиппер ингээд яваад байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг би бол яг хөө монголчууд нэг жоохон боддгийн шашин те. Тэгээд нэг тэнгэр үзлэмс давмгаа учраас яаж ч тэрийгээ ч гэсэн нэг бас нэг гүн рүү н ороод ч юм уу тийм ээ. Одоо нэг яадгийн тэр гандан хийдтэй очиод залбирдаг ч юм уу. Тэгээсээ хүч өсдөг байхгүй. Христийн шашны үйл одоо юу гэдгийг харин шашин машин гэж нүгсэн баас 90 он хүртэл ертөнцөөс тусгаар тагцаа байна шүү дээ. Тэр шашнаа туулах юм бол Ислам 3удаа харин шашин зав. Тэгэд 3удаа яг үндэ ус үндэстний тийм этно шашин биш. Бүгдээр универсалист шашин баггүй юу? Тийм. Тэр утгаараа харин шашин гэж ярьж байгаа бол шүү дээ. Тэр чинь буддын философиг үүсгэж чинь гэсэн үг. Яг үндэ бол. Одоо жишээлбэл юу гэдгийг одоо юу үндэсний соёл устна нэг л солиороо те. Одоо биднэртэй хамгийн ойлгомжтой солонгос шүү дээ. Тэд нар чинь ингээд яг монгол шиг одоо Азийн нэг өрөнтийн соёл бол яг хэвээр солонгос. Ахмад наснаас ингээд сонсон хүүхдээ бас нэг жоохон хатуу ширүүн хүмүүжүүл нэг үндэсний хувцас үндэсний баяраа хийн зөвхөн бүтэн санд сүмд явна. Тэгээ гэр бүл илүү нэгтэрдэг те. Жишээлбэл би одоо юу гэдгийг исламын ингээд жоохон судлаад үзэхээр те буддизмыг жоохон судлаад үзэхээр ялгаа амар гардаг байхгүй юу? Христийн шашин шиг тэгэж ингээд бүтэн сайн болгоо ингээд гэр бүлэрээ хамгийн гоё хувцас өмсөө те. Тэгээд ингээд сүмээ тараад ингээд нэг гэр бүлээрээ сайхан хоолнд ороод тэгээ хөлн мөг тоглолдог шашныг би л юу н бараг мэдхгүй. Би тэгтээ нөгөө хүмүүсийн шашин шүтэх хэрэгчтэй. Аль нэг шашныг бол би үүсгэмээргүй шүүмжлэмээр. Гэтэ хамгийн үүсгэмээр байгаа шүүмжлэмээр байгаа юм бол би атеизмыг үүсгэмээр. Шашингүй болчихлоо аюултай. Шашингүй ш. Ер нь нэг юм бурхангүй те. Үнэт зүйлгүй нэг юм одоо нэг бурхан байна гэдэг чинь санаа чинь жишээлбэл үнэн өөрөө ганц гэсэн юм утга санааг илэрхийлдэг ч гэдэг юм ингээд философи теологи дээр судлаад тэгэхээр амар тэр чинь ингээд нэг импликейшнүүд нь амар хүчтэй байдаг те. Тэгтэл одоо юу гэх юм атеистууд ч одоо үнэн гэж байхгүй. Бүгд харьцангуй ч гэдэг юм уу. Одоо ийм санаа чи яг одоо энэ релативизм гэх юм уу. Ямар нэгэн үнэн худлаа зөв буруу гэдэг юм байхгүй гэдэг санаа чинь өрнөд яг сүрлж байгаа. Харин яг харьцангуй. Тийм харьцангуй. Одоо манай оогийн хэлж ийн л та тий. Одоо бурхны шашин бөөмөрлийн шишинтэй хүмүүс олонх нь яг үнэндээ бол үгүй. Яг үнэндээ бодтоор ганцхан тоо хэлэхэд биш тий. Судалгаанууд ингээ хараад тахлаар христийн шашинтнууд 27% болж байгаа байхгүй. Тэр худлаа. Худлаа шүү. Маш гоё. Энэ зүгээр судалгаанууд гарч байгаа тоонууд. Энэ 23 байсан одоо 27 болсон. Энэ бол маш боттой тоохгүй. Яагаад вэ гэхээр шүү дээ христийн шашинтнууд чинь татвараа өгдөг, тэнцээ сүмдээ хандваа өгдөг тий. Ингээ явж боттой гарч байгаа тоо заа. Хаанаас бурхны санд марлын судалгаанууд санд марлын судалгаа чинь культ мөртүүдийг бүгдийг нийлүүлээд ирсэн байна. Гэхдээ тэгээ ерөнхий нэрээр ялсан 45% нь бурхны шашинтай гэж гараад байгаа байхгүй юу? Тэр 45% 27-оос бага хувь байгаа заа. Яагаад гэвэ гэхлээр биш үү? Тэр 45% мөрөө гаргадаг, цагаан сараар мөрөө гаргадаг хүн болгон орж байгаа заа. Арц уугуулдаг хүн болгон орж байгаа. Зан үйлчлэгчтэй айлхан баггүй. Хурдуудаас олж байгаа. Мөн зүүнийг мөн зүүн ив нэгдлийн сүм өмнө Христ гэд. Есүс гэсэн нэр хийсэн болгоныг Христ гэж. Ягаад шашин Монгол хэлээ. Яг жигийн христиан чинь Монголын евангелийн эвсэлч илүү нийгэмлэгч илүү нэг ийм байгалаа. Эдгээр чинь ингээ олон сүмүүдээр бүгдээр ингээд тэр чинь ингээ нэг теолог догма эдрээ ингээд хатуу баазаад энэс гажсан гэдэг яг дэлхийн христийн деноминашнуудтай адилхан байдаг хгүй. Одоо гурван бурхнаас өөр Есүс ярих юм бол энэ христийн шашин биш гэдэг чийлээ. Тэгээ одоо Монголд утгаа бүр алдсан гаргасан заяа тоогоор Монголд 40-70 мянган христийн шашинд нь л байгаа. Маш жоохон. Хүн амын 2. Тэр чи одоо худаг товлгаадууд гэдэг шил таваахан л та тий. Гэтэл одоо сая бид нар ингээд за Чингис хаанаас үеэс тэр хүнүү мөнүүгээс ч юм
эхлээл дахижсэн баг те бурхан алдааныг дахилаа. Энэ дээр аим сони юм харагдаж байгаа байхгүй. Эн чинь Чингис хаан чинь бурхан алдааныг дахидаг чинь тэнгэр үзлэр дахиад байгаа шүү дээ. Гэтэл төрт ёсны үйлдэл нь төрийн дахилах нь хийж байгаа мөртлөө заяа. Нөгөө бөөнүүдээ хамгийн доор нь авчиж суулгацсан заяа. Бурхны шашных нь ингээд өөрсдөө хаан болчихсон. Суудсан заяа. Нөгөө язгуурын шашин нь бөөр төр доор очиж суудсан. Тэгээд ингээд дахилга үлдчихэж байгаа ингээ харсан чинь бүр илэгний заяа. Тэнд бурхны шашны зан үйл биш байхгүй юу тэр тайлах гэдэг чинь тий. Бурхан алдааны тайлах чинь тэд нар мэдхгүй ингээд за мөргөөрөө ингээд сүрдөөрөө гисэн чинь заяа. Тэгсэн чинь нөгөөдөл ингээд суугаад байгаа байхгүй олбгон дээрээ. Тэгээ ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд сүгтөд мөргөөл ингээд хэдэг. Тэгээд ингэсэн тэр нэг бөөгөө одоо энэ нөгөө догма гэдгээрээ бодд юм уу яадгийн тэр ёслын албаныхан зохион байгуулж байгаа юм. Яагаад нэг юм хэлбэр төдий дээр анхаарад нэг юм. Тэгээ тэднэрээс нэг хитэн нөхдүүд оруулахгүй бол болохгүй гэсэн шиг тий. Төрийн энэ ёслол хүндэтгэл нь хүртэл юм балгын бөөгөөс байгаль шүтдэг пантеизм шүү дээ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тийм бөөгийн ёс бодны шашин чинь тийм биш шүү дээ. Тэгэхээр нөгөө богд хаан жишээлбэл богд тэрийг аваач тийм хичээлүүд дархан цаастай болгосон гэл тэр яг нөгөө Монголын төр гэдэг үднээс бас нөгөө эзэн Чингисийн уламжлалт эдрийг бодоод тэгээд шашинтайгаа ингээд сайн синтезэлчихэж байгаа юм байна. Тэгээд тийм болчихж байна. Монгол адуу гэснээр Вьетнам Монгол одоо үүрэг гүйцэтгэжсэн адуунууд ирсэн. Тэгэл одоо нэг сүр болоо тийм хамгийн муухай юм манай хасар нэвтрүүлэг эхлэхээс өмнө хэлээд байсан тий. Сүлтэн дээр бид нэр морин эрдэнэ залцсан үнэн. Гэхдээ ийм утга учиргүй үргүү зардлууд яагаад хийгээд нэг юм ай маяа амар дивсцэн нэг хөтлөгчтэй ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга нь дуу мүлэг уншаад солиор болсон шүү тий. Ерхий сайд багт явуулж ирсэн юм. Тэр чинь 6 жил Вьетнамд үүрэг гүйцэтгсэн гэлөө. Тэгээд явахдаа одоо бодвол дааг яваагүй л хэлгээд. Одоо тэр чинь уусаа казны хөрлөө явсан баг тий. Одоо нэг их насны мөр болцол ирж байгаа. Намайг нэг Вьетнамд машинтай хариулчихвал тэгж төр ирж авахгүй дээ. Тэгээд Монгол төр баячин чинь адуунаас долоон дээр баяжчихжээ. Нэг нас урах төгцсөн 5 6 адаг зүгээр тусгай үүргийн онгоцоор авчирж штэ. Одоо гэтэл чин бид нэр асрамжийнхнаас одоо энэ манай асрамжуудаас гадаадын ирэх зөндөө хүүхдүүд үрчилж авдаг заяа. Тэдний мэдээллүүд байхгүй. Нэг худлаа үнний хідэн гадаадын иргэн яриатын албаныхан бид нар эднийг байнга судалдаг, ярилцлага хийдэг, мэддэг гэж юм ярьдаг заяа. Элчин сайдын яаман дээр нь иргэдэн пассвортой барьж очиод үйлчлэгээ авах гад авч чаддгүй шүү дээ Монгол. Хэцүү шүү дээ. Тэр элчин сайдын тэр гадаадад хичнээн олон мянган залуучууд ажиллаж амьдарч байгаа байлаа. Тэд нар үйлчлэгээ авч чадахгүй багт тэр мөн хэл мэдэхгүй явсан хүүхдтэй анхаарал тавина. Гонжийн жоо заяа. Тэгсэн мөртлөө морин болохоор аваа хүрээд жинкнээс одоо энэ ер нь монголчууд юм бас нэг хэмжээ одоо хүн амтын хоёр чинь нэг 90 дараалал байна шүү дээ. Бид нар чи одоо тэрийг унж идэлн одоо алаал идэн шүү дээ. Адууны мах хаз болгоно шүү дээ. Хаз болгоол юм уу умстай болгоно тийм. Тэгээд одоо би бас сая нэг имлэгт хэд хоног байхтай нэг юм харлаа. Уяач унаач хүүхдүүд хэрдэг юм байна. Хүүхдүүд унаач хүүхдүүд. Тэгээд тэр хүүхдүүдийн зүгээр харахад л энгийн ажиглалт шүү дээ ингээд эцэг их нь нэр нь анхаарлаа тавьж гин үү гэж харахад хүүхдүүд юм шиг. Энийг унуулдаг тийм үү? Уяач мууяч нөхдүүд нь л байн борцоор яриад тах шиг ба. 10 эдтэй хүүхдэхэд бол ер нь 7 8 настай хүүхдийн биетэй ч юм. Амгаа жижиг хүүхдүүд л байгаа байхгүй. Бяд жин хүүхдүүдээ ус цасанд оруулдаг юм. Гү тэр бүр айхтар наагаас ахин ингээд яргаар нөгөө адуу дээдэлтэй гарт юм чи уур нүрэн. Гэтэ үнэхээр адууга дээдлээд 5 ашуу малаа хайрлаад байгаа бол Вьетнам руу явуулах байлаа. Тэгэл болоо. Тэр байлаар халуун заваа. Тэр ингэсэн гэсэн шүү дээ. Чигтэй. Вьетнам руу ч нөгөөдийг ингээд нөгөө амьдаар нь усан дэгээд ингээд илжрүүлж алдаг тэр муухай халуун ширэнгийн тийм нөхцөлд яагаад Монгол адууг тийш явуулж байгаа. Би нэг сонсч Вьетнамыг манах одоо энэ эзэн төрний их байлдан дагуултын үед ганц дийлдэжсэн буцчихсэн улс чи Вьетнам шүү дээ. Морин нөгөө туураар нь ижиг тусаад ороод яагаад тий ийм адуу явж тамлж байгаа. Хүнээс сонссон юм аа. Ярьслага одоо шинийн санахгүй түүхч Вьетнам руу манайх бол амьдаар нь гаргасан юм байлээ. Яг тэр буцаж ирсэн байсныг бол мэдэхгүй. Тэр ч бодлоо. Тэгээ тэр явуулсан чинь
нөгөө юм халуун сэрүүн хүйтэн орны амьтан ч очихоор нөгөө арьс хөрсөн ингээд гуйжаад ингээд айгүй эвгүй бол. Тэгээ Вьетнамууд бас сүүлдээ амьдаар нь битгий явал энэ чинь амьтан цавгаад. Тэгээд консерв болгож гаргасан юм уу яасан. Гэхдээ хамгийн гол би нэг зүйлийг үл хэлнэ. Вьетнамын ард түмэн бол үнэхээр тэр дайны үед соц үед Монголын үзүүлсэн тусламжийг маш өндөр үнэллээ. Элчин сайд улс төрчд нь хүмүүсэнд хүртэл Монгол гэхээр айгүй тийм илэгтэй. Амар зовж явах үед нь лагарын тий маш зовж явах үед Ларс гэдэг нэг бас ус байдаг шүү дээ. Чугунд биднээс их олон сая хүмүүстээ бодлоо Монголыг ахмах гэд бас эдгээр хашгируулаад манай эдээс бас юм салгаж аваад байт юм билээ. Цусолж исэн болохоор одоо картын марийн хүнд жинхэнэ цагаан самар нөгөө картын маранд байдаг юм шүү. Манай хоол солонгосынх нь бас тийм. Тий. За. Шашин ядуу бол дуслаа тий. Том ингээд тэгээ заавал нэг юм зохиолтой сайхан сервэний хэрүүттэй гэдэг. Тэгээ ер нь манан бүлэг хоорондоо тохирцол ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиуд дээр л тохирцоогоо хийчих шиг Ардсан нам ялагдаж өгье. Тэр хэний хүчин гэж алга болсон байна гэдэг. Хиний тэр оюун эрднийг яг уу одоо би ингэ санд оюун эрднийг албан тушаалттай Оюун эрдэн сөрөгч. бүхэн л ингэ ер нь бол тий бүхэн л оюун эрднийг л одоо 7 хос өгдөөл за баабар хүртэл нөгөө ном момын ингээл хэлж мэлээл ингэж ирсэн мэт тий. Тэгтэл оюун эрдэн ингээд нэг юм бичсэн шүү дээ. Тэр манан бүлэг л гэдэг чинь инээгээд чи яг бодтой үний юм бичих. За чи одоо дутмаа. Тэгээ яг нөгөө хэн ярих нь хамаагүй тэр ярьж байгаа хүн хог навш байсан ч гэсэн байр суурийг нь үнэн худлаа гэдгийг л угна. Тэ нэгтэлж юу тэ хэвээр тэ. Манай танаа тал гэл нийтээрээ жоохон сенсор мал болчиход байна л да. Одоо тэгээд Монголд бол олон намын систем байхгүй болжээ. Устсан албан харилцан бивийн одоо ил тодорхой боллоо. Тэгээд 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ухтаад ер нь бүгдээрээ одоо шинэ тогтцоо шилжсэн энэ 30 жилийн хугацаанд ерөнхийлөгчний талаар ярий те. Одоо энэ улс төрчид нэвтрүүд ихтэй. Яг үзэл сурталчлаас ямар хүн байсан гэдээ ярий. Одоо жишээлбэл тэгээд одоо энэ заавчлаарай. Одоо би дуусгачих. Одоо энэ ингээ бивиэндээ шагнад өгчлөө шүү дээ. За би цаамд ингээ гавьяа тэрвэрлээ. Чи нот өгчий. За тэгээд танаа намаас хин дэвшин гэдэг. Гай болохгүй л хүн байв зүгээр шүү. Баяр цогтыг захилцсан байгаа гэж яриад та. Баяр цогт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй байх. сар уйлсан ч тэгээд мэдээж гарахгүй ойлгомжтой. Монголын маас бол бүгдээр оюутлахын гэрээгээс гээд шалтгаалаад хужаа гэдээ бүр үзэхгүй шүү дээ цаатарч. Одоо наад дуус төрчид ингэж тохироо хийж байгаа шүү дээ. Одоо ер нь тэгэл мэдээ уншаал аль бүлгэлдээ одоо хасар ясс Тэжэнко оюун эрдэн амар ойсгол нэг талдаа ч юм уу хөрөлсөх МС одоо алсан одоо буцаад баяр маань ч юм уу нэг талдаа гэх те одоо AB гэдэг. Тэгэхээр ингэж байгаа байхгүй. Жишээлбэл ардын намыг зөвхөн институцийн хувьд аваад үзэхээр амар том ном болчиход байгаа шүү дээ. Хасар нэг удаа бичүүлж бас хэвлээ бахан гүтгүүлсэн шүү дээ. Оюун эрдний хүн гэл нэг балаараас. Тэгээд жишээлбэл аймагуудаар аваад ховд гээл те New Progress Бямцог Овс гэхэд тэгэл тэнцээч хүрлөө хатаар чойжил сүрэн гэх тий. Тэгэл ар хангаа, өвөр хангаа, гой ваалтай ёо бурхан минь хинти доорно. За хотын энэ Баянгол дүүрэг чинь одоо Ориглийн Ганбаатар гээд арцлам яаж ялах юм бэ? Тэгээд зүгээр ялагдаж өгье, тахимаа өгье, элбэг дөржиг битгий шоронд оруулаад баяр сайхан бэлгийг их хоронд нь авчираач гээл тий. Тэгэл нөгөө хэд нэг ялсан бат чи тэгэл тийм гимгүй байсан бол яагаад 7 8 9 жил тэгээд Коронавигоос өмнө гар зогтоод ирэхгүй байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол хүн авилагч тэгээд хэргийг нь хүн нь олдвол хэрэг нь олдно гэдэг шиг угаасаа бид нар энийг урдан зөндөөл ирсэн. Шид чемпион дургуун хүнээ гаргаад ирэхэд тэр нь угаасаа авилагч гэдэг. Манай систем чинь тогтолцооны авилагчсан систем. Тэгээд тэрний тэргүүлэх авилагч чинь яг энэ системийг бий болгосон хүмүүс чинь тэр инх хоёр илбэгд орж те. Тэр сайхан бэлэг баяр цогт би одоо ингээд фэйсбүүк дээр ардсан би манай фэйсбүүк дээр ардсан намынхан зөндөө найз нар байгаа тий намын одоо тийм альбом шал ашигч хүмүүс зөндөө ингээд профайл дээр ардсан намын тухай бичгээр л элбэг дөрж химээний шүмжлэхэл айгүй ингээд ороод амбаяра чи одоо юу хийн чи энэ шүмжлэг энэ хүмүүс чинь дээгүүр ингээд тохиолчийг ингээд сайхан холмог хуураад явцсан энэ хүмүүс явцсан ч шиг яваг штэ яваагүй байхгүй улс төрчид үхтлээ явдаг байхгүй ер нь бол тэр бол угаасаа харваа гэж. Тэгээ одоо ардсан намд ингээд альбан тушаал хашиж хагаад одоо квиза нөгөө хотын даргын зөвлөх боллоо гэдэг шүү дээ. Ардсан намын идэвхтэн шүү дээ. Квиза чинь бол харин өстой үнэн сайн явсан шүү тий. Квиза бол тий. Тэгэхэд ардсан намд
хотын дарга нь Куйзагийн ардсан намын идэвхтэнд ажил өгч байгаа. За миний юу. Тэгэхээр энэ чи ямар жалгаа байна. Тэгээд анч либерал нам, манч либерал нам. Монгол ардын ном бол маш том ажил олгогч те. Компаниас илүү хамгийн том ажил олгогч. Бид тэгээд нэг минимум нэг те 20 100 200 лайктай постоо ноцолдож байхаар те тэр 2 3 сая баздаг бүр том аппарат болсон бүр хошногны нүх болсон ардсан нам. Хаа хоолыг Путинтай үзүүлээ те. Ардын намын хөрс үхийг барахгүй Вагнер Путиныг барах уу? Ер нь те. Путин тэдрэг үнэхээр тоод. Гэтэ надад ч одоо жишээлбэл Хятадын коммунист намыг бол хэзээ шүмжилж чадахгүй. Жишээлбэл Хятад руу гарахт нь шууд төвд мөв Шинжаанчуудыг жиггин гэж байгаа шүү. Тийм. Тэгэхэд ч л тэр хаа байсан нэг нэг Украин ч өөрөө одоо тэр үгдгийн одоо юуны хөрсөөрөө тийм ээ хөрсний одоо нэг өөр өгөөж байгалийн тоос дээр төмөр мөлөвдийн одоо бүх юмар явж Америкт алцж байгаа болохоос сүрэ бензингүү болоосаа гэд бид нар өөрсдөө яах юм бэ? Тэр л аягүй хэцүү. Манайд бомбчдэр гэдэг. Идеологоор бид нар харахгүй шүү дээ. Энд чинь одоо тэр хөрш орнуудтайгаа яаж одоо ижил тэнцүү харилцаж аргыг олж байгаа те эдний хүчний тэнцвэрийг ингэж хадгалж тэр дундаас нь яаж өөрсдөө ашигтай хөвөлбөр те сонголтын бодлогыг би бол тухайгаа юу ярихаа хэлц Орос задарчвал энэ гэсэн нэг юм романтик Орос задраа тэгээ хитэн бүрээдүүд орж ирэл дуусгах. Орос задарчвал тэр баячууд нь цааш Европ тэр бүрээд ч асуудгүй. Чайна сайхан дураараа чинь. Энд чинь Монгол улсын тусгаар тогтнож Орос хятадын зөрчил шүү дээ. Тэ Оросоос Монголыг хамгаалах одоо улс нь Хятадаас хамгаалах улс нь Орос тийм. Тэр романтик хортонгууд тэрий ч н одоо тэр Джеймс Бейкер ч аль 30 жил өмнө хэлсэн шүү дээ. Оо танаа энэ ах чинь энэ юм бэ? Энэ ах чинь бид нар гуравдах нь байж болох юм байна гэдэг. Одоо жишээлбэл юу гэдгийг Америк ч гэсэн бид нар ойлгодог л байхгүй өрөндүүд Монгол руу бид нар яг хотлоо нөгөө нүүв чи арцж марлал гэж яриа л элбэгд орж бид нар тэнд очиж нэг сайхан хоол гудраа. Бид яг ч бол уустай Америк. Путин Монголд ирэхэд Европын холбоо буруутгаж байсан. Америкчууд бол за бид ойлгож байна л гэжсэн. Ойлгомжтой шүү дээ. Тийм шүү дээ. Америк нь ойлгоод байхад монголчууд бид монголчуудыг ойлгохгүй байна. Америкчууд монголчуудыг ойлгоод байна шүү дээ. Сайхан натсгаараа Оросын бензин олдоц ихтэй байх болтгой наадмаараа хөдөө орнуудад явахад Оросд туслана. Сайхан надаа динж удаад сайхан надаа гэдэг. Дараагийн сэрвэний өндөр те өшөө авилга юу найраа юунууд юу болох нь тэр томороо уулзцгаая. Сайхан надаа.